Монгол улсад кино урлаг өсч хөгжсөний 90 жилд зориулсан Монгол кино судлал олон улсын эрдэм шинжилгээний хурал Чингис хаан музейд боллоо. Энэ удаагийн хурал нь Монголын кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачид уран бүтээлчдийг нэгтгсэн олон улсын хэмжээний чухал арга хэмжээ юм а. Монголд 20 дугаар зууны 30-аад оноос кино бүтээгдэж эхэлсэн гэж үздэг. Хамгийн анх Норжмогийн зам нэртэй уран сайхны кино гарч байсан гэдэг. Мөн 1935 онд анхны кино бол Монгол хүү юм а. Энэ киногоор Монголыг дэлхийд таниулсан гэдгийг кино судлаач эрдэмтэд үздэг юм. Миний харж байгаа, миний ойлгож байгаагаар сүүлийн үеийн Монгол кинонд бол ер нь узган амжилттай явж штэ тийм ээ. Олон улсын кино наадмууд очиод питчинг буюу кино төслөө шалгаруулж ийн өөрсдөө жижиг булан яагаад кино худалдаа 8-ны асуудалд оролцож ийн төсвөө хөөцөлдөөд одоо төсөв санхүүгөө босгож ийн кино наадамд оролцоод анхны том шагналуудыг авлаа. Энэ чинь сэр салхи киноны гол баатрын дүр анх удаа Венецийн наадмаас шилдэг эрэгтэй дүрийн шагнал авлаа шүү дээ. Чи Монгол улсын киноны түүхэнд бас нээлт тусан зүйл шүү дээ. Бусааны наадамд амжилттай оролцож чинь. Тэгэхээр бол Монгол кино бол хөгжиж байгаа юм. Яг чухам ямар байранд явж ийн одоо жишээлбэл Холливуудын кино нэг номерын кино гэж хэлхийг одоо Францын кино жишээ хүлээн зөвшөөрдөг. Тэрнтэй адилхан манай кино ихний 5 дахь чинь гэж одоо би айлч киноны найруулагч нар хэлж байгааг сонсоогүй. Тийм болохоор уралдуулах бол утгагүй байх. Монгол улсын кино урлаг хөгжиж гин тодорхой байр суурьтай явж гин Монгол залуучууд маань кино урлагдаа бол илүү мэрэгшиж гин гэдэг бол одоо хүмүүс хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ чанарж байгаа бол одоо жишээлх юм бол миний мэдхийн сүүлийн 3 кино дэлхийн А зэрэглэлийн кино наадманд шагнал авчлаа. Дээрээс нь Отгонбаяр илтгэгчийн илтгэлэг сонирн байлаа шүү дээ. Сэдвийн давтамж гэхэр чинь ямар онуудад ямар сэдвтэй кинонууд үзэгчдэд хүрж исэн байна. Тэгэхээр ямар агуулгатай зохиол үзэгчд хүрж исэн байна гэдэг бүр эрдэм шинжилгээний хэмжээнд төвшин сая судалгаа явуулж байгаа байхгүй юу. Тэгэхээр зохиол сайн байж аж үзэгчд хүрж ийн. Үзэгчд хүрж ийн гэж үзэгчдийн тоо архиж ийн гэсэн үг тийм ээ. Тэгэхээр ямар хэмжээний зохиол бичиж ийн. Надад яг зүгээр Польш киноны сургууль сурж исэн багш нар бол хэлж исэн кино зохиол бичихдээ өөртөө битгий зориулж бичээрэй. Чиний киног алс олон Африкийн, Азийн, Америкийн, Европын үзэгч үзнэ гэдгээ битгий мартаарай л гэж хэлдэг байсан. Энэ удаагийн Монгол кино судлал олон улсын эрдэм шинжилгээний хуралд бүгд найрамдагтад ардуулсан өвөр Монголын өөртөө засах орон, бүгд найрамдах Солонгос улс, Оросын холбооны улс, Польш, Монгол улсын кино судлалын эрдэмтэн судлаачид оролцож байна. Сүүлийн жилүүдэд Монгол улсын кино урлаг олон улсад өндрөөр үнэлэгдэж, цар хүрээ зохиол агуулга нь чанаржиж байгааг судлаачид хэлж байна. Үүний илэрлэл нь уран бүтээлчдийн 58% нь дээд боловсролтой, жилдээ 5 хүртэл уран сайхны кино, 70-аад бүлэг сэдвчилсэн баримтат кино, 24 бүлэг кино мэдээ бэлтгэж, гадаадын 20-од киног хэлээрэн хөрвүүлдэг болсон байна. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд сэлэнг дархан эрдэмтийг болохоор киноны хот болохоор ирмэлцэж байгаа. Тэгээ энэ хүрээндээ бид бүхэн 5-6 сард бол Тархан хотод ажиллана. За мөн 6 сард бас олон улсын хар хорин кинонууд мөн 2 дахь удаагаас олон улсынхныг ураад уралдуулаад хийх гэж байна. За мөн бид бүхэн оюуны өмчийг түрүүнд өртсөн маш одоо дөрвтэй арга хэмжээг нэрнжлийн хүрээнд бас хуулийн дөөрчлөлт оруулах хэмжээнд хүртэл үйл ажиллагаа явуулъя гэж бодож байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зориулсан уулзалтуудыг бид бүхэн хийсэн кино урлагийн зөвлөл гишүүд. Тэгээд энэ түгээлт дээр нь хүртээмж дээр нь энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд яаж хүргэх юм бэ гэдгийг бид бүхэн кино театруудын холбооттой хамтраад одоо ороод ирэхэд жишээ нь кино театрын бүрхэг гэрлээд шүү дээ. Эн чинь бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд жишээлбэл те одоо маш их хүнд тусдаг. Тэгэхээр энийг бид нэр кино театрын холбоотойгоо ярьж байгаа илүү гэрэлтэй байлгадаг кино эхэлтэлтэй. За тэгээд одоо жишээ нь сонсголгүй иргэдэд зориулаад субтайтлтай байвал яасан бэ гэдэг уриалгыг төвшүүлж байна те. Гэх мэтчлэн ингээд бодлогын хүрээнд одоо 90 жилийнхаа ойн арга хэмжээг бол явуулъя гэсэн үднээс үйл ажиллагаануудаа өнөөдрөөс ингээд эхэлж байна. Young Korean Film Studio 1996 оноос гэсэн Бусан кино фестивал ингээд нөгөө үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Яг жил болгон Бусан кино фестивалд одоо манай залуу фильммейкерүүд өмнө зөвхөн одоо Америкийн кино ч юм уу тэ үздэг байсан бол Бусан фильм фестивалд ирж байгаа маш олон одоо Азийн кинонууд юу гэдэг дэлхийн ийм шилдэг кинонуудыг үзэж эхэлснээр тэдний одоо өөрсдийнх нь оюун санаа ч гэсэндээ илүү global mind буюу одоо илүү ингээд тэлсэн гэж бас
үзэж болно. Тэгэхээр тэдний хувьд ч гэсэндээ одоо кино урлагтай хүчин зүтгэхтэй ингээд зөвхөн ингээд нэг юм Америкийн кино үзэхээс илүүтэйгээр дэлхийн ийм өндөр хөгжилтэй дэлхийн одоо олон төрлийн кинонуудыг үзэж өөрсдийнхөө харах үнцгийг бас тийсэн юм явдал бас байгаа. Одоо Солонгосын кино салбарын амжилтыг ярихын тулд яалтчгүй одоо засгийн газрын спорт гэдэг засгийн газрын дэмжлэг гэдэг түрүү ярьсан. Энийг болонгууд Korean Film Council-аар дамжуулан засгийн газар өөрөө хэрэгжүүлдэг. 1980 оноос эхлээд Korean Film Council одоо уран бүтээлчтэй маш өргөн хүрээнд дэмжиж эхэлсэн, бүх салбарт дэмжиж эхэлсэн. Одоо зохиол хөгжүүлэлтээс одоо тий зураг авалтын үе шат, түгээлтийн үе шат, за тэгээд бүх дээрэс нөгөө нэг сургалт хөгжлийн уран бүтээлчтэй сурах чиглэл ч гэсэндээ маш сайн дэмжлэгүүдийг ингэж үзүүлж эхэлсэн. Тэгээд энэ бол манай одоо Солонгосын салбарын хамгийн чухал бас амжилтын нэг хэсэг байсан юм шүү. Тэгэхээр Монголын Film Council бол нэлээд шин гэдгийг одоо би мэднэ. Тэгэхээр Монголын Film Council-ыг ч гэсэндээ кино урлагийн зөвлөлийг ч гэсэндээ яг Korean Film Council Солонгосын кино урлагийн зөвлөл шиг энэ чухал үүргийг хүлээж авч яг энэ чиглэлээр маш сайн үйл ажиллагаа явуулаасай гэж одоо хүсэж байна. 1954-өөс 1980 оноос кино урлагийн алтан үе гэж үздэг. Эмчлүүдэд олон янзын найруулга шийдэлтэй кинонууд давмгаалж байсан. Киноны хөгжлийг авч үзүүл кино үйлдвэртэй салшгүй холбоотой. Кино үйлдвэр анхаа улсын симфони хөгжмийн байранд байрлаж байсан бол 1950-ад оноос өөрийн гэсэн томоохон байртай мэрэгжлийн найруулагч, зохиолчтой, орон тооны жүжигчтэй болсон юм а.